За ховдчууд хажуудаа ухтах хаалгатаа гэд бас иргэд олон нийтийн шүүмжлэлт нэлээдгүй ухтдаг. За Ховд аймгийн одоо зүгээс бол бас ухтах хаалгаа өрмөх зөөр шинээр одоо бүтээн байгуулах ийм ажлыг хийя гэсэн ийм олон санал гардаг. За бид та бүхнийгээ Монгол Улсын төрийн сойрхолд урлагийн гавьяат зүтгэлтэн уран баримлж Ламсрынгийн гавь гахта уулзуулж байна. Тэгэхээр Ховд аймагт бол өндөр алтан үүд ёслол хүндэтгэлийн цогцлбор байгуулах ажил хийгднэ гэсэн ийм зүйлийг ярьж байгаа. Өнөөдөр бол аймгийн иргэдийн хурлын 10 дугаар хуралдаан хуралдаж байна. Төлөөлөгчдөд яг энэ төслөө бол танилцуулахаар бэлэн болсон байна. Тэгэхээр та сайн явж ирөө. Сайн явж ирлээ. Та бүхэн сайн байна уу? Сайн. За тэгэхээр хоёулаа энэ төслийнхаа талаар ховдчуудад танилцуулъя. За. Энэ 2018 онд би энэ ерөнхийлөгчийн зарилгаар Хөлийн зэргийн 4 бүсдээр алтан сайн хөшөө босгосон юм. Мөн тэр ондоо энэ хан алтан дуулыг Ховдын дээр байж байгаа хөшөөг босгоод буцаад Улаанбаатарын хоорондоо нутгийнхаа ёслол хүндтгэлийн хаалгыг харсан. Тэгээд ерөнхийдөө энийг нэлээд өөрчилж монголчуудын түүх соёл угсаатны зөв бит соёлыг харуулсан үндсэндээ танин мэтгүү соён гээгэр ач холбогдол бүхий хооч үедээ одоо бид ийм бахархал түүхтэй юм гэсэн юм байвал зүгээр юм а гэж бодсон. Зүгээр яг манайхны бол хошин шогоор бол хоёр хаалгатайг Урангааг нь хажуудаа хаалгатайг Ховд гин гэдэг. Гэхдээ яг бид нар бол зориудаар хажуудаач барьчаагүй зүгээр бидний Ахмад үеийнхэн тэрүүгээрээ гардаг хаалга хийж байгаад тэгээд завын тараасаар ингээд хажуудаа гарцсан. Тийм юм байна. Тэгээ яг 18 онд очичоод нэгэн тийм түүхэн сурвалжилтаар тулгуурласан хаалганы их загварыг хийсэн. Тэгээд нэлээд төвшөнд боловсруулад цаг нь ирэхлээр тодорхой одоо аймаг орнотгоо бодсон улсууд залуучууд гарах үед бас нэг ийм санал болгох юм да гэсэн бодлоо. Тэгээд ерөнхийдөө өөрөө уран бүтээлийн ажилтаар хийж ирсэн. Тэгээ өнгөрсөн жил би их баяр дарагтай онгоцон таарсан ийм санал тавьсан. Аймаг орнотгийн хаалгыг нэг та бодооч гэдэг. Тэгээ би бол мэргэжлийн уран баримлчин хүний хувьд урд нь бодж хийж ирсний хувьд бол хатны билээ хаалгагаа би боловсруулъя гэдэг. Тэгээ боловсруулж гисэн ерөнхийдөө түүхтэй. За ерөнхийдөө утга агуулгын хувьд бол энэ дээр нэрх үү энэ дээр. За энэ дээр яри энэ нь илүү тод тэгээд энэ дээр бол энэ бол эдээс Монголын хүннийгүй үеэс их Монгол улсын түүх зүүн гарын хаан улсын түүх мөн Алтай салбар улсын дунд 1000-аас 1100-аас 100 дамжиж ирсэн одоо Монгол үндэстэн угсаатан ясны аюуны бөгөөд бит ус соёлын өв, бит соёлын өв, байгалийн гоо үзэсгэлэн энэ бүхнийг одоо энд багтааж оруулсан нэг ёсондоо өндөр алтан үүд буюу Алтай нутгийн одоо хаалга эндээс эхэлж байна. Одоос тэгэхээр бид энэ дотроо ийм түүхэн соёлтой юм, ийм байгалийн одоо гайхамшигтай тусгалтай юм гэдгийг харуулж хийж байгаа. За тэгээд энэ дээр бол ингээд их Монгол улсын их цагаан сүлд байна. Одоо манай төрийн цагаан сүлд. Энэ бол нар. Тэгээ энэ нардаар ингээд 10 од байгаа. Энэ 10 од бол энэ өндөр алтан нутгалж байгаа. Одоо Монгол үндэстэн, угсаатан, ястангуудыг төлөөлж байна. Энэ бол нар бол ойлгомжтой. За цагаан шонхор шуу бол эр зориг хорд хүч энэ бүх юмыг илэрхийлсэн Монголын үндэсний бахархал шуу. За энэ дээр Ховд гэдэг ингээд их хөл өсгөр бичсэн. Энэ бол одоо монголчуудын манай баруун Монголын Ховдын ард түмний бичгийн асар өндөр одоо ийм сурвалж бичгтэй өөр ингэсэн түүхтэй гэж. За энэ бол одоо 1500 жилийн өмнө оршуулгаас олдсон одоо манайхны Алтай ятах буюу уран бүтээлч бидний одоо тооцоолж бодсноор бол энэ бол хүннийгүй үед хамаарах хөгжим байх гэж. Яг тэгвэл одоо их Монгол улс байгуулсан хамаагүй өмнө болох нь шүү дээ. Тэгээд энэ одоо хүннөөчүүдийн бэлэгдэл нэг эвэртэйгээр хийгдсэн ийм одоо миний уран бүтээлийн ажил. Энэ бол мэдээ монголчуудын морин уур. Тэгээд энэ бол мөнх тэнгэрийг бэлэгдсэн энэ юутай Ховд гэдэг. Тэгээд энэ одоо Жимс гэл газар тариалангийн гэдэг. Энэ одоо 340 жил. Марзын өмнөд нь бол жишээлбэл манай Ховд аймгийн сумууд 100 жилийнхээ аахыг гэдэг. Тэгсэн чинь 31 онд Ховд аймаг 100 жилийн хийнэхтэй зэрэг чинь аав нь гарааг багт хүүхэд нь гарцсан тэгээд агаа хийгээд байгаа. Тэгэхээр би энэ 340 жил гэж бичсэн. За тийм учраас хас тэмдэг юм. За хас тэмдэг бол энэ одоо мөнх хэрэглэх буюу энэ одоо маш чухал бэлэгдэл. За энэ дээр бол энэ 10 үндэстэй ястан энэ бол одоо халах, дөрвөд, загчин эн чинь мянгад баг.
Тамганууд тамганууд үндснийх нь угсаатнууд энэ урайнхаа ном, энэ үйлд, энэ одоо малиа торгууд гэдгээр ингээ орох Алтай ангир. Тэгээ энэ бол одоо мянган угалцт энэ бол одоо жишээлбэл энэ хөгсөрхийн нурууг илэрхийлсэн аргал ангиртай. Хатан харуулсан нураа. Тэгээ харуулсан нур байна. Ингээд энд бол хотон байна, сам гаруу бол энэ шил хум байх шийт. Ингээд ингээд яриад байвал яриад байна. Тэгээд энэ бол ийм учиртай. Тэгээд энэ дээр бол ингээд одоо алтан цаатахгүй одоо энэ бүхэл одоо энэ одоо алтан уулархыг сав газруудаар нутгалдаг. Энэ дархан цаастаа одоо энэ байгалийн энэ амьтдыг нэг төлөвлөж хийгдсэн. Нөгөө талд нь бас өөр байх шиг байна. Энэ талд энэ чирээс бүгд өөр. Энэ өндөр алтан харуулъя. Энэ талаас нь харах уу? Тэгээ энэ талаас нь ингээ харахаар бас өөр юмсан. Тэгээ мэдээж өөр байна. За энэ талд нь бол энэ бол одоо ингээд бас наран дээр энэ одоо манай нөгөө түүхчилсэн нөгөө эртний түүх гэж ярьж штэ. Хүннөгөөс өмнөөсөн одоо хүннөгөөс хэдэн онд байсан би мэдэхгүй байна. Хүннөгөөс хойш одоо өнөөдөр Монголын ард түмэнд одоо шүтэн бишрэгдэж байгаа их хар сүлд, төрийн сүлд. Тэгээд энэ дээр бол одоо манай монголчуудын брэнд бүтээгдэхүүний нэг болох энэ Ямаа усны хадны зураг сүүхт хэрэгтэй. Энэ Эрдэнэ цам гаруйн зостын хадан дээр байдаг хоёрыг дуулахтай Нероны үеийн маш түүхэн юм зураг. За тэгээд энэ хар сүлдээ мануулсан энэ эрвэс. Тэгээд энэ дээр Ховд аймгийн одоо тэмдэг нь байна. Энэ Ховд аймаг байгуулагдсан он буюу Галдан башх тааны зардаг тушаалаар байгуулагдсан 1685 онд Ховд аймгийн суурьтай өгчээ гэдэг. Тэгээд энэ сут төрийн тахилгатай сутаа явал тэгээ одоо энэ ард түмний хэрэглгээний одоо энэ морь тэрэг, өхөр тэрэг, сүүх тэрэг гэдэг. Энэ монгол бичгээр бас бичсэн байна. Энд юу гэж бичсэн? Энэ бол яг ингээд би ингээд тайлбарлаад явъя. Яг удаж магадгүй. Энэ бол ингээд монгол бичгээр одоо энэ хүчрхэг 5 туйлыг оруулсан юм. Их олон туйлстай шүү дээ. Тэгээ талын хар бодон, эзэн улаан бодон энэ аргил биш энэ нөгөө юу зул алдар хаан, аргил цагаан өвгөн гэдэг энэ ийм туйлуудыг бичсэн. Тэгээд энэ дээр өндөр алтай туйлсын орон гэдэг энэ туйлсуудын одоо хайлахад хэрэгэлдэг хүлэг нь болсон энэ товшоор хөгжим байна. За тэгээд энэ дээр болох төр энэ доор болох төр энэ жангарыг өчөж байгаа. Яг тэгвэл жангар бол эднээс арай жоохон дараагийн үе. Тэгээд жангар туйлсын 8 мөртөө энэ дээр бол одоо ингээд алтай магтаалыг бичнэ. За энэ дээр бол баруун Монголын ард түмний өөр хөөхөд ингээд манцуутай байна. Сууж байна, мөлхөж байна, явж байна, шилбэр унаад авч байна, мод унаад морь дохоод цуураа үлээгээд ингээд алтайгаа магтаад явж байгаа. Энэ бол одоо ихэл хөгжим, морь уурын ихэл. Тэгээд сонноос ингээд судлаад ингээд үзэхдээ Монголын үндэсний 5 хөгжим байна. 5 хөгжмийн үндсэн 4 хөгжим бол яг баруун алтайд хамааралтай. Жишээлбэл ихэл байна, товшуур байна, цуур байна. Одоо энэ хүннөө ятгах гэдэг. Тэгээд энэ үндсэн 4 хөгжим бол ингээд баруун алтайд хамааралтай. Тэгээ энэ бол ерөөсөө одоо монголчуудын оюун санааны бөгөөд бит усыг ингээ харуулсан. Энэ дотор талтай бит. Энэ бол цэвэр боржин чулуу, энэ бол хөрл цутгуур юм өшөө. Тэгээ нэг удаа хөрөнгө оруулалт хийгээд энийгээ босхол энэ 100-аас 100 дамжаад дахиж ямар нэгэн хөрөнгө оруулалт орохгүйгээр ингээд одоо Ховд аймаг буюу өндөр алтайг сурталчилсан ийм бүтээл болно. Энэ баган дээр нь одоо юу гэсэн бэ? Энэ дээр ингээд алтай магтаал. Алтай магтаалгүй туйлыг туйл гэдгүү, авгаагүй айлыг айл гэдгүү гэсэн тийм хэлцүүхтэй. Тэгэхээр алтай магтаал нь энэ дээр ингээд 8 мөр явна. Энэ дээр ингээд туйлсууд нь байна. Алтай магтаалаа хайлаад туйлсуудыг аваад энэ дээр жангар гэдэг туйлтай. Энэний цаа талын хоёр нүрэн дээр бол 1600 биш 1727-оос 47 он хүртэл биш 1697-оос 27 он хүртэл Цэвэн Арвтан хааны зоос байна. Энэ тал дээр. Багны хоёр талд дотор талаар одоо ингээд гарахад ингээд хүмүүст харагдаж байгаа нь шүү. Энэ хоёр талд нь ямар бэлэг гэдэг вэ? Хүн гэдэг чинь ийм л юм байна. Энэ бол одоо манай хадны сүг зураг байна. Энэ бол одоо нөгөө монголчуудын бие соёлын өв. За Цэвэн Арвтан энэ дээр бол одоо ингээд Галдан башх тааны тэмцлийн дараа Цэвэн Арвтан хаан суугаад 1697-оос 1727 он хүртэл ийм зоос гаргасан байдаг байхгүй юу? За Цэвэн Арвтаны дараа Галдан зэрэг 1627-оос 1747 он хүртэл ийм зоос гаргасан бас. Тэгэхээр энэ одоо шилбэл Монгол Улсын тусгаар тогтнол эрх чөлөөний төлөө Галдан башх таан бөгөөд одоо Галдан башхтын дараагийн хаадууд оролцоод нийтдээ 60-70 жил одоо Монгол Улсын эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө бүхий л одоо ам бие
юм зориулж тэмцсэн ийм Баатарлаг Монголын ард түмний түүхийг харуулсан юм. Энэ ерөнхийдөө ингээд харахад бол энэ эвшээсэн номын хэлбэртэй. Бид бол номын хүчээр оюуны хүчээр дэлхийг засаж явсан ийм ард түм. Нэг хоёрдугаарт дэлхийн хүн төрөлхтний түүх бол дорноос эхэлдэг. Тэр дэсэн монголчуудаас. Учир нь тэнд төр байсан юм гэж, сонгодог төр байсан юм гэж. Энэ гадаадын том эрдэмтдийн тодорхойлсон ийм тодорхойлттой. Ер нь бол энэ бол худлаа биш, үнэн. Дэлхийн түүх бол Монголын түүх, Монголын түүх бол дэлхийн түүх гэж. Тэгэхээр энэ одоо түүхийн нэгэн хэсгийг одоо энэ бүтээлд ингэж оруулж харуулсан. Бид нар бол зүгээр нэг хаалга гэдэг одоо нэг 3 нөхтэй юм дөрвөлж юм хийчихгүйгээр ерөөсөө энэ их баялагөө боломжтой Монголын ард түмнийхээ үндэстэн угсаатныхаа одоо энэ бие тус соёлын өв, оюуны энэ их хүчрэг соёлын өвүүдийг орон баримлын хиллэгээр хойч мэдээ бүтээж үлдээ гэсэн ийм бодлоор одоо шийдвэл би саналаа оруулж байгаа. Тэгээд одоо бариулах уу, бариулахгүй юу, яах хэсэг нь бол одоо энэ иргэдийн хурлын шийдэх асуудал. За. Таны бүтээлүүдийг ингээд хараад байхад гол төлөв бас хүрлээр нэлээд сайхан бүтээлүүдийг хийдэг, анзаарагддаг хан алтай дуулал гэж зохицолбор хөшөө шүү дээ. Тэгэхээр хүрлээр ер нь энэ мэтлэнгээр ийм урлагийн бүтээлүүдийг хийхийн давуу тал нь юу байдаг юм бэ? Нэгдүгээрт одоо дэлхий дээр корроз буюу нэг зэвэнд идэгддэг хоёр металл байна. Нэг нь алт, нэг нь хөрл. Тэрний юугаар баталгаажуулдаг ихтэй 4-5 мянган жилийн өмнө газрын хөрсөнд археологийн олдвороор гарч ирсэн хөрл бол яг хэвээрээ байдаг. Ногоон өнгөтэй болцсон. Тэгээд тэрийг химийн урвалд оруулаад гаргахад яг уучнаар байдаг. Тийм учраас бол энэ мөнхийн одоо ийм материал байх хэрэгтэй. Яг л бид нэг удаа хөрөнгө гаргаад тэгэл 100-аас 100-д одоо энэ сурталчилгаагаа хийгээд байж гин гэсэн үг. Тэгэхээр энэ одоо хаалга хэдэн төгрөгөнд одоо бүтэх юм боломжтой вэ? Та мэдээж зураг төсвөө хийгээд, макета хийгээд ирсэн байна. За харин одоо эдийн засгийн бас тооцоолол нэгэнт мэдээж хийцэн байгаа бах. Тэгээд эдийн засгийн тооцоололоор нийт одоо хэдэн төгрөгөнд бүтэх энэ хаалга мөн одоо түнчлэн хэдий хэрэг хугацаанд босох боломжтой вэ? Би бол эдийн засгийн тооцооллыг бол хийгээгүй. Яагаад гэвэл эдийн засгийн тооцоолол нь бол 100-аас 100 дамжих учраас маш хөндөр үр агуулгатай. Би түрүүнд хэлсэн шүү дээ. Ерөөсөө ахиж мөнгө зарахгүй. 100 жил, 200 жил мөнгө зарахгүй. Тэгэд энэ нөгөө маш өндөр чанарын материалаар хийж байгаа учраас нэг хийгээл 100-аас 100 дамжиж байх байхгүй юу? Тэгэхээр би бол мөнгө одож хийгээгүй, орлого одож хийсэн. Тэгэхээр хэрвээ эндээс шийдвэр гараад одоо ингэ заавал энийг босгох юм бол энийг одоо нөгөө мэрэгжлийн одоо нөгөө барилгын тооцооны инженерүүд, төсөвчид сууж агаад төсөө гарган зүгээр би зүгээр багцаадаад ингээд та нарт ингээд сонирхолтой бол офсын 100 жилээр босгосон хаалгыг бол тэр нэг хов хүн гэр бүл өр хүүхдүүдтэй нийлэх хойсоо 2 тэрбум гаруй төгрөгөөр босглоо гэж тэр мэдээлж ирсэн шүү дээ. Тэгэхээр тэрнээс бол бага биш. Нэг хоёрдугаарт энэ бол их тийм хямдхан одоо хаалга бол биш. Бас нэг тийм тэнгэрийн оройд гарцсан өмтэй хаалга биш. Тэгээд мэрэгжлийн усууд нь тооцоо хийгээд үнэ гарах байх. Би наан одоо тэд гэж худлаа ярих бол нүгэл болно. Энэ хаалгыг ховдчууд хийя гэдэг ингэх юм бол хэдий хэрэг хугацаанд энэ хаалга одоо сүндэрлэж босох боломжтой вэ? Бол би нэг за яаралтай гэвэл нэг жил 1-2 сар. Цаад хугацаа бол нэг жил 4-5 сар орчим. Энэ бол өөрөө чи 20 м урттай энэ дээр харуулсан энэ дүрслэл бол зөвхөн нэг 60-аас 70 орчим хувийг л харуулж байгаа юм. Өргөн нь өргөн бол чи 20 м. Өндөр нь ингээд 14 м. Энэ хүртлээ 860. Тэгэхээр ямар ч ачаатай машин бол энэ хавцал байна гэсэн. Тэгээ одоо чинь морь өрөөний тэнтэй орхон бөөр харын шил дээр гэж би тооцож байгаа юм. Тэгээд буцаад эргээд харахлаад ирэх чи эрлээс энэ ховд руу харахад ерөөсөө байгалийн орон зураг шиг буцаад Улаанбаатар руу ороход тэр жаргалан тайрхан харуулсан нур тэгээд тэр одоо манхны тал зэргийн хөндийгээд нүд гүйцэтгэл юм бол харахаар тийм гоё байгальтай. Иннээсээ 100 м-ийн зайтай одоо тэр кофе шоп одоо тэр нэг урхан гэдэг шиг тийм юм хийж заашгүй хийх хэрэгтэй. Тэгжээж усууд амардаг эндээс одоо холоос ирсэн аялал жуулчлалын одоо маш том бүтээгдэхүүн болж одоо ховдын аялал жуулчлалын компаниудад бас нэг үзүүлж харуулах ийм юм болно. Тэгээ нутаг орноороо бид нар бахарах хэрэгтэй. Биш одоо нутгасаа гараад удаж байна. Ийм одоо нарийн утга агуулга бэлэгдлийг тусгасан үе талахтай аймаг сум ер нь байдаг юм. Байхгүй.
Тэгээ одоо би нутагтаа хийж үтээ гэж бодож байгаа. Ховд адийн болгоо хажуудаа хаалгатай гэх үү. Тэгэхээр нэг ийм хаалгатай бол гэж бодож байгаа шүү дээ. За танд амжилт хүсье. За.